За юу цаанда хичээл ном ажил төрлөөгүй юу? Хаврын салхи хавраг нэвтгэж ярьдаг штэ. Хамаагүй нэгэн хуцал ба. Энэ их ажил сургуулийн стрессээс холдуулах спойлер дугаараараа учир битүүлэг дараам гэсэн хоёр төрлийг маш чадварлагаар хослуулсан нэг үзээд ихлгэл дуусахгүй чадахгүй нууцлаг гэр бүл их 2022 оны хятадын олон ангид киног энэ дугаартаа онцолж байна. Киноны гол дүр нь хятаддаа нэр хүндтэй жүжиглэх чадвар нь маш сайтгаар алдарсан өдий 7 настайгаас хойш жүжиглэж эхэлсэн Зан Жифэн гэдэг дүртэйсэн. Хэдийгээр бага наснаас хойш кино тоглож олон танигдсан ч гэсэн хувийн амьдралаа түмэн дийлэгддэг. Мөн жүжигчний мэргэжлээрээ Бээжингийн кино урлагийн сургууль суралцдаг гэж. За бусад жүжигчдийн хувьд ч гэсэн мөн тутахааргүй аяас чадварлаг хятадтай алдар нэр төрсэн олон тооны бүтээл дүрээ мөглөж байсан. Ер нь бол хятадын олон ангид киноны зах зээлийн Avengers баг бүрдсэн юм уу та. Энэ киноны үзэгчдээс авсан магтаалуудын хувьд игэл 1990 оны нөхцөл байдлыг маш сайн төрсөлсөн. Хүмүүсийн харилцаа, хувцлалт, үсний засалт буюу тухайн дүрийг бүтээгээд ашигласан жижиг хэрэглэлүүд нь хүртэл цаг үетэйгээ маш сайн таарч байгааг дурдсан байдаг. Ингээд бүгдээрээ киног эхлүүлцгээе. Ингээд кино гэлэхэд гол дуруулах Жан Юси юм байна. Өөрийн амьдардаг асрамжийн газрынхаа захирлын өрөөрөнд булгаач муур шиг орох гэж түлхүүр тааруулж байна. Бид л одоноос Жан Юсиг Жан гэд дуудчих юу. Уртаар дуудаад харж яхаа төвхтэй. Ер нь детектив драма төрлийн киноны дүрмийн дагуу л гол дуруулах Жан маань энэ киноны мөрдөгч үеийг киноны зангилаг гаргачаар явж байгаа. Тийгүү нууцаар нэвтэрч ороод яг баригдчих уу гэтэл яг баригдсангүй. Манай гол дүр чинь хэсэг харанхууд муур болгоноос тоглоно. Жаныг маань таньсангүй юу гэж боттол араас нь хөөжсөн нөгөөн ингэж хэлж байна. Чи бичиг баримтгүй юм чи цагдаа нар чамайг буцаагаад бариад л хүрээд ирэндээ гэж байна. Гол дүр маань хэрсэн юм болохоор тоосон юм бүү зүгтаагаад явчлаа. Үүнээс харахад Жан маань одоо цагдаа нараас нуугдж яваа юм байна шүү дээ. Жан маань яагаад асрамжийн газраас зүгтаах болсон бэ гэвэл түүнийг хар багаасаа асрамжийн газар хамт өсөж томорсон багын найз нь амьдралын ирэхээр асрамжийн газраас харин айлд асрагчаар ажиллах болж. Үгүй тэгээд тэр найз нь Жан руу байнга цахиа өвчдөг гэсэн ба сүүлийн цахин дээр ингэсэн байна л да. Энэ айл нэг юм нуугаад байна. Би учрыг нь олоод хариу өчье. Гэж бичснээс хойш учир нь мэддэхгүй хүн айлхаар хідэн өгүүлбэр өчөд холбоо тасарсан байла. Жан маань хэдийн насанд хүрэхэд ойрцсон ч гэлээ найздаа санаа зовоод зүгээр сууч чадлаггүй найзын зүг урдсноор манай киноны үйл явдал эхэлж байгаа юм. Үзэгдсэлэгтүүд нэгэн охин шүн дугуйтаага дүнэр харанхуй гудамжаар дуу аялан алхнаа. Орчны уур амьсгал их тухгүй араас нь хүн дагаад байгаа юм шиг яасан ч ивгүй юм дээ. Хурдаа нэмэхэд араас нь дах хүний урд бас дахиад нэмэгдэж байна. Ийхүү явсаар юугээл улаан цайн хүн амтан дагаад тахт нь зүгтахгүй байх үү. Сүн сүдэр хоёроо гяс сүрч аваад л гүгэд нугтж байгаа юм. Тийхүү өөрийгөө ашгүй зүгтаачлаа гэж бодоод байж идэл нөгөө нэг масктай гарч ирээд манай хүнийг шүүрээд авлаа шүү. Ингэж кадр тасарч байгаа маа хөрхий. Юу болдг юм бол бүүмэд. Дараач үзэгдлэр цагдаагийн газар эхнэр нөхөр их л хэцүү байдалтай цагдаа нарыг аргадахсан байдалтай сууж байна. Энэ бол манай киноны дараачийн гол дүрүүд бол Лигийн гэр бүлийнхэн. Одооноос Ли гэр бүлийнхний аав ээж хүү Ли гэд нэрлэе авчуу. Дараа нь төрөлдөхгүй амар үз. Тэгээд аав ээж нар Ли цагдаа нараас миний хүү зүгээр үү? Бид нар хүүгээ харж болох уу гэд их сэтгэл зовсон байдалтай асуулаа. Цагдаагийн газар юу болоод байна гэхээр киноны түрүүний хэсэгт гарч байсан. Охины араас дагж байсан хүн Лигийн хүүн ээж. Тэгэхээр яг энэ цагдаагийн газар эдний гэр бүлийн цаана бас нэг эцэг их сууж байна. Энэ эцэг их ямар хүмүүс вэ гэхээр нөгөө хөөгдөж байсан охины эцэг их байгаа юм. Лигийн гэр бүлийнхэн хохирогч талынхандаа ярилцах гээд уг нь хичээлээ. Гэтэл охины ээж нь шууд танай хүүхэд оюун ухааны дутуу хөгжилтэй байнгын хараа анилтанд байх шаардлагатай хад яагаад сул тавьдаг юм гээд үг чалгаасангүй. Хүүгийн ээж хариуд нь миний хүү багада өвдсөнсөө болоод ийм болчихсон юм аа. Заримдаа эрүүл хүн шиг болчдөг. Эмч манай хүүг идэж магадгүй гэсэн гээд л өөрсдийнхөө ямар нөхцөлд байгааг ойлгуулахыг хичээнэ. Мэдээж хэрэг ээжүүд өөрийнхөө хүүхдийн талд орно шүү дээ. Хоёр ээжийг хоёуланг нь бол ойлгож болох хаа. Энэ хэрэг явдлаас тэр үеийн нийгэм аутизм гэх өвчний талаар ойлголтгүй бүр буруугаар ойлгох хандлагатай байсныг харж болно. Цагдаагийн газраас ямар ч баримт нотлохоо олоогүй мөн тэр үеийн аутизм гэх өвчний талаар мэдлэггүйгээс болоод Лигийн хүү гэмгүй ээж гэмтэн болохоо шахаад өнгөрлөө. Хэргийг мөрдөж байсан цагдаагийн хоорондоо ярьж байгаа юм л да. Офицер нь ахлахаас ингэж асууж байгаа. Лигийн хүүг яагаад явуулж байгаа юм бэ л гин. Ер нь бол одоо ингээд өөрөө мөрдлөг хийж өгч ойлгохгүй байгаа юм болоо да хайшин. Ер нь нотлох баримтгүйгээр хүнийг хорж болдгоог мэдтгүүл юм бах та. За тэгсэн чи хажуу өрөөнд бүү юм болж байна. Ли гэр бүлийнхэн болон харанхуй удамжинд алхаж байсан охины гэрийнхний дунд нөхцөл байдал нэлээд ширүүслээ шүү. Хэрүүлийг цагдаа нар орж ирж зогсоолоо. Тиймгүй цагдаа нар дуудлага өгсөн хүмүүстэй ярилцахад цаадуул нь хэрэг гарах үед дүлийдэн боргод олигтой үдсэн харсан байсангүй хөрхий. Хэрэг явдлаас хойш маргааш өдөр ирлээ. Киноны гол дүр буюу нөгөө Жан маань найзынхаа ажиллаж байсан Танлиг хотод ирвэ. Хот орондын автобусаар явсан юм болохоор Жаныг маань хотын цахад буулгачихсан төврүүд өгч гээл такситай яриад байжээ. Гэтэл нэг залуу таксины урд дуур орж мөнгөөр зодоод аваа суучлаа шүү. Яасан ч өөдгүй юм тиймтэй. Гэж бодоод байж байтал таксины хахад хэлж байгаа нөгөө залуу. Та гадны хүмүүсийг ингэж шууж болохгүй шүү дээ л гин. Гүй тэгсэн нөгөө таксины хах чулууч минь хөөхөн заллин хийх гэж байсан байдаг шүү. Тэгэхээр бас тийм муу залуу бас биш байдаг шүү. Энэ залуу бол Жаны орог сураггүй алга болсон
найзынх нь сайн найз залуу бөгөөд одоос бүгдээрээ Доржо гэд нэрлэж явчихв. Ингэж явсаар Доржо маань таксигараа гэртээ ирлээ. Эмээтэйгээ хоёулаа амьдардаг. Эмээгийн эрх хүү хот хооронд бараа зөөдөг буюу манайхны хэлдгээр ганцгийн аймаг ч юм уу да. Гаднаас авчирсан бараа гэд харуулад өгч байна л да. Эмээ нэрсэн бараануудыг харж байгаад хэлж байгаа. Үгүй ийм овц байдгаа гэж асууж. Үгүй тэгсэн чинь Доржо ч найз өхөндөө усны овц авсан байсан шүү дээ. Эмээ нь харин найз өхнийхэн талаар сонсоод царай нь сонирн болж хувраад хэлж байгаа. Миний хөө найз өхөн чи явчихсан гэд. Доржо маань одоо хүртэл найз өхөн нь алга болчихсон гэдгийг мдээгүй л явж байж. Уг нь тэгээ салт сармаар бол тэрийг хилээ явуул амар штэ. Хүнийг ойлгох юм үлдээж байгаа тий. Үгүй тэгтээ нэрэн чи яг хүслээрээ яг тэгж төрний бодсон шиг явсан уу? Эсвэл ямар нэгэн бидний мэдгүй юм байгаад алга болчихв. Ингээд дүр солигдож лигийн гэр бүлийнх нь рүү шилжлээ. Хажуу өршин ли ээжтэй хамт амьдардаг ажээ. Үгүй тэгээд нөгөө хөр шигчин санаа зовонгоо гайстайгаар ли ээжд хэлж байгаа. Гэрт чинь хүнд асуудалтай бол ажилдаа яваад яах юм бэ? Их мэдийн зөвлөгөө өглөө. Ер нь бол нөгөө хүүгийнх нь орооцсон хэргийн талаар л яриад байгаа болтойдаг. Гэтэл ээж ли ерөөсөө тоосон юмгүй. Манай гэрт ямар асуудал гарсан юм бэ гэж ер нь нэг тийм уцаарсан өнгө эсгүй аштайхан ярьж байна. Монгол хятад хүний маш том ялгаа гарч байна уу гэлтэй. Ер нь монголэгчид хэрвээ ингэ хэлсэн бол чи битээ хуцаа л гэх байсан баг л да. Ер нь нэг тийм муухай бас мэдрэмж өгж болохгүй л дээ. Ер нь бол хүнийг сонсомооргүй байхад нь хэрэггүй зөвлөгөө өгөөд л байдаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Энэ хөрштэй адилхан. За тэгээд хөршөөсөө холдоод лигийнхэн гэр бүлээрээ өглөөний хоолоо идэх гээл нутгийн цааны газараа буу зуунш захиалшин шигээ сууж байна. Гэтэл нутгийн агуучууд нь батлагдаагүй байхад нь л хүчрхийлэгчийг гаргасан байна. Оюуны хомсдолтой энэ төр гээл. Зүгээр хоолыг нь 50 идэвхгүй бүр ядаргаатай нэг байна. Зүгээр л аутизмтай болохоос биш адилхан хүн шүү дээ. Мэдээж хүүхдийг нь ингэж хахад ээж нь юу зүгээр явах вэ? Хүүхдээ өмөрөөд хэлж байгаа. Цагдаагийн газар буруутай гэж нотлоог байхад та нар яаж мэдээд байгаа юм гээд хэлсэн чинь цаадуул нь үгийг нь нохоон чинээ тоосонгүй. Дээрээс нь бас цайны газрын эзэнт адлуулж нөгөөт нь хэлж байгаа. Наад хоолой чи манайх таяа хоолоо барьж очиод өөр газар очоо идчих гэж байх шиг. Ингээд нийгмээсээ гадуурхагдаж байгаа юм болоо да. Цайны газараас гараад хүүгээ сундлаад дуугаа унаад явж байхад нь хүүхдүүд нь юм шидээд гэмт хэрэгтэн ч гэж байх шиг орилж шаарлаад боо юм болж байна. Ер нь хүүхдүүд томчуудын ярианаас л мэдж авч байгаа гэхээр томчууд юу гэж ярьдаг нь тодорхой шүү дээ. Ийм элдв яриа сонсоогүй юу гээл гэгээн цагаан өдрөөр хоолой шидлээд байж хав. За ингээд орой боллоо. Дорж найзуудтайгаа юм уунсуун. Уг нь Доржоо маань өөр юм бодъё гэж байж итлээ. Найзууд нь тайван суулгадгүй. Танаа найз охин ч тэдний тасрагч хийж байгаа цугтаасан. Тэдний хүүл илж тааснаас зайлшгүй гэх мэтчлэн харсан юм шиг л элдв юм яриад байна. Ийм сонсоод суух нь энд таатай авах вэ? Согтуу Доржоо Ригийн гэр бүлийнхэн дээр очиж агсан тавиастай. Ингэж харахаар бас нэлээд тогтургүй хүн шиг л байгаа юм. Гэхдээ ахвтээ одоо ингээд хайртай хүн ор сургаггүй алга болчихлоор харахгүй ч юм уу дөө. Доржоо архины халуунд ингэж хэллээ. Та нар миний найз охиныг дээрлгсэн. Та нараас олж явсан гэж орилоод л. Тэгээ үүний араас бас болоогүй. Доржоо минь агсан тавьж явах үедээ ээжийг нь түлхээд унгаачлаа. Гэтэл нөгөө хүүгийн дотор юм асуугалтай шууд барьж аваад заамдаж эхэллээ. Уг нь зүгээр байхдаа хэнд ч гэм хоргүй мөртлөө уурлуул энэ том биетэй өвчин хүмүүст аюултай байж болохоор юм байна гэдгийг кино маань баг зэрэг хийн тулган өгч байгаа юм болоо да. Ийм юм тохиолдож байгаад хуршууд нь гарч ирээд кино үзэж байгаа юм шиг тойроо зогсчихжээ. Их муухай хүмүүс байгаа юм шиг туслахгүй гэхэд бас хушууд өрөхгүй л зүгээрсэнтэй. Доржооч тэн түв ээж байна. Гэхдээ энэ үед нь жан бас зүгээр байсангүй. Лигийн гэрийг эзгүүчлэн ороод хулгаагаар яаж орох талаар хичээлийг биднэрт зааж өглөө. Энэ маань ер нь нууцаар гитэх юмдаа сайн шүү дээ. Тамталтай үеэр гэрийг нь ухаж байхдаа энэ лигийн гэр бүл чинь 2 хүүхэдтэй байсан ба бага охиноо жоохон байхад нь алдсан гэдэг эрлийн цаас сонин дээр гарсан нийтлэлээс мэдэж авна. Найзынх нь хэлээд байсан нууц нь одоо эдний охиноо алдсантай холбоотой юм болов уу? Үзэгсэлэгдэж уусан юмдаа ороогдсон Доржоо маань цагдаагийн машинд явж байлаа. Энэ согтуу толгойн ах нь цагдаагийн офицер юмсан чи. Ээжтэйгээ хамт дүүдээ бас эрүүний шүл жаахан амсууллаа. Нөгөөдг нь ч ухаарсан юм алгадөө. Доржоо маань тэгээ бүр гомдоод чамдаамаа бариад гэрээсээ гар явчихлаа шүү. Эндээс харахад Доржоо маань хэдий айлын баг гууч гисэн эмээтэйгээ хамгийн дотн байдаг юмсан чи. Ээж нь харин ахтай нийлж дотн байд юм байна л да. Тэгээ гар авж яхад нь гадаа нь манай нөгөө сэргэлэн жанчин бас байна. Би бас найз охины чинь хайж байгаа гэж гараад ирлээ. Ингээд манай хоёр баатар нийл сайхан мэдээлэлээ солилцсноо. Нийлүүлж авсан мэдэн лигийн гэр бүлийнхэн нөгөө алга болсон охин буюу Жангийн найз цалингаа урьдчилан төлөө дээрээс нь нэмээд явахдаа ээж лигийнх нь алтан зүлтийг хулгайсан гэж яригадаад байгаа юм байна. Нөгөө талаас тэр алга болсон найз нь лигийн гэр бүлийн нэг нууцыг таамаглаж байсан бөгөөд баталчаад хариу илээ гэсэн сүүлийн захиа явуулсан байгаа. Энэ мэдээллүүдээс харахад лигийн гэр бүлийнхэн алга болсон найзтай нь хамгийн сүүлд харилцсан хүмүүс болж байгаагаас гадна ямар нууцыг нь мэдсэн юм бол доо гэсэн асуулт урган гарч ирлээ. Манай хоёр ярилцаж лигийн хүүгээр хамаг үннийг хэлүүлэхээр тохирноо. Төлөвлөгөөний дагуу хүүг нь гэрээс холдуулж байгаад байцаах юм баг уу. Төлөвлөгөө нэг хөөрхөн бүтэлтэй явж байснаа ли хүүг алдчихлаа. За тэгээд хоёулаа салаад ли хүүгийн ирэл гарнаа. Жам маань бас балган шиг газар хүний хөдөлгөөн хараад дагаад ортол. Барын аманд өөрөө орчуу гэлтэй масктай гар барьж аваад чирээд аваад явчлаа шүү. Яандаа энэ мэн гэж бодож байтлаа. Ашгүй нөө ли хүү чинь аврал болон гарч ирдэг юм байна да. Даанч Дорж маань хоцорж орж ирээд лигийн хүү гаж донтын юм гээд буруугаар ойлгочноо. За ингээд лигийн хүү 2 туудаага цагдаагийн газарт орно дөө. Ер нь бол гэртээ зүг зүгээр явж яхад нь эднэр л гэрээс нь дуудаж гаргасан байл нь шүү дээ. Хэрэгтэй биш л байгаа юм л да уг нь. Жам маань нэмлэх тухайн ороход 2 цагт хажууханд нь суудсан. Энэ хүү мөн үү гээд лигийн хүүгийн зургийг үзүүлээд л чамайг мөн гэж хэлвэл 8-аас дээш жилээр 20 гээд хэлж байгаа. Жам маань жаахтай өөрийг нь аварсныг мэдэж байгаа учраас биш ээ гээд хэлж өгнө. Өмнөх хэрэг нь харанхуйд болж өнгөрсөн болохоор хохирч хинбэ гэдгийг бас сайн харж чадаагүй юм шиг байгаамаа. Жам маань цагдаад баригдаж болохгүй юм байгаа юм л та. Хин гэдгээ хэлчихвэл одоо асар газар руугаа буцаад явчихна шүү дээ. Ингээд үзэг
солигдоход лигийн гэр бүлийн үүдэнд нутгийнхан цугларчихсан. Танай хүүхэд аюултай, хамт амьдарч чадахгүй нэ, сэтгцэн эмнэлэгт явуул гэх мэтчлийн ухааны мэрж байна шүү. Уг нь лигийн хүү авраал яваад исэн бахад өөрийгөө өмөрч чадахгүйгоос хойш хамаг хэргийн буруутан боллоо. Хөөрхийн энэ хүү. Хэдий цагдаа нар бурууг нь нотлогдсон гэдээ хахад нохоо уцах хэмжээний тоох шун алгадаа. За тэгж тэгсээр баг хүчээр хүмүүсийг тараагаад дууслаа. Уг нь хүн хэлээрээ марл хөлөөрөө гэж ярьдаг шүү дээ. Даанч эдний нутгийнханд учир явдлаа гаргая гэсэн сэтгэл алгадаа. Энэ явдлаас жижиг тосхныхон хов живд амьдсаар баг үнний хэмжээнд хүрч байгааг харж болно. Гол дүрлөө уцахад жам маань харин цагдаа нарт байцагдаа сууж байна. Гүн нэрэл гівгийн таанаас гарч ирсэн тодорхойгүй нэг хүн гарч ирээд хэрэгт орооцолтой хэрэгтэнтэй гэрэлтэй үед таарсан цор ганц хүн болчихж байгаа юм шүү дээ. Хэрвээ лигийн хүү өөрийгөө илэрхийлж чаддаг байсан бол хэрэгтэн аль дээр баригдчихсан азаарч хүү золоорч хүү лигийн хүү байсан тулдаа хэрэгтэн 2 удаа хорон үлээ гүйцэлж чадсангүй нөгөө талаас ч баригдсангүй. Цагдаа нар жангаас асууж байгаа. Чи хий юм бэ гэтэл жам маань хариуд нь би лигийн баг багтаа алга болсон охин байна л гэж авсан. Энэ жанч одоо юу сэдээд байгаа юм те. За ийм учрагдуулаг явдлаар бол зөндөө асуултуудаар манай 12 ангитай киноны 1-р анги дуустаа. За тэгэхээр үргэлжлүүлээд манай хэрэгтэн хэн бэ? Жангийн найзуудад юу тохиолдсон бэ? Лигийн гэр бүлийн нууц нь юу вэ гэх мэт онц сонирхолтой плот твистүүд биднийг хүлээж байгаа болтой шүү. Нууцлаг гэр бүл болон Asian Box суугаар гарч үзэгчдэд ихээхэн таалагдсан хаш ордонд ашигдсан сэтгэл зэрэг олон сонирхолтой хятад сурлуудыг Univision хятад багцаас сонгон үзээрэй.